Бүгд нь эзний өдрийн өндөр яа. Өдрийн хамтдаа 1-р Самуэль номын 12 дугаар бүлгийг гаргацгаая. 1-р Самуэль 12 дугаар бүлэг. $316 дугаар хуудсан дээр байна. 1-р Самуэлийн 12 дугаар бүлгийн 1-5-ыг хамтдаа харъя. $312 дугаар хуудас. За би эндээс хийснэ гэж хангардуудъя. 1-р Самуэль 12-ийн 1-5. Тэгээд Самуэль бүх Израильд хандан харах тун та нарын надад хэлсэн бүгдийг буюу дуу хоолойгч нь би сонсож та нарын дээр хааныг томилвоо. Одоо та нарын өмнө асгаж яваа хааныг харах тун. Харин би өтөлж өсмөн бууралдлаа. Хүн миний хөвгүүтч та нартай хамт байна. Би хар багасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа. Би энд байна. Эзний өмнө болон түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гიშлэх тун. Би хэний үхрийг эсвэл хэний илжгийг булаан авсан бэ? Эсвэл би хэнийг хуурам эхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдэ тагсан, хэний гараас хээлх хахуул авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье. Хүмүүс та биднийг хуурам эхлээгүй, зовоон дарамтлаагүй, хэний ч гараас юу ч булааж аваагүй гэцгээ. Самуэль тэдэнд та нар миний гараас юу ч олоогүйг өнөөдөр эзэн та нарын дунд гэрчилж мөн эзний тослогдсон хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түүнд тэр гэрч мөн гэцгээ. Амен. Самуэлийн талаараа жоох ярих гэж бодсон. Хана гэдэг нэгэн хүүхэд гаргаж чаддаггүй хөөсөр эмэгтэй байсан. Тэгэд Хана эзэнд аягүй их залбирсан. Залбирсаар байсан ч гэсэн Хана хүүхэдтэй болж чадахгүй л байгаа гэсэн. Тэгээ харин түүний нөхөр түүнтэй хамтдаа нэг нөхрийн өөр эхнэр нь байсан бас нэг эмэгтэй Пенина гэдэг эмэгтэй яасан бэ гэхээр хүүхэд төрүүлээд байсан. Тэгээ асуудал нь нөгөө хинд байсан бэ гэхээр Ханад байсан. Тэгээд Ханаг Пенина жоохон гутаан доромжилдог байсан. Чи хүүхэдгүй гэж. Хүүхэдгүйгээр нь дайлан дуулж дандаа доош нь хийж хүүхдгүүгээр нь тэгээ сул талаар нь дамжуулж Ханаг айгүй их дардаг байсан, буруутгадаг байсан, доромжилдог байсан маа. Тэгээ Хана нэг өдөр эзний өргөөнд очиод залбирчээсэн байгаа. Тэр үед Эли гэдэг тахилч Израилийн тэргүүн тахилч хариулчилж байсан. Тэгэд Эли сүм рүү орж ирэх үед тэнд нэг эмэгтэй яагаад байгаа нь мэддэхгүй, дуунч гараад байгаа нь мэддэхгүй, гарахгүй ч байгаа нь мэддэхгүй, шивнээ сөхрөө суугаал юм яриад байгаа нь мэддэхгүй ингээд сууж байсан. Эли тэрийг Ханаг харснаа юу гэж хэлсэн бэ гэхээр чи хизээ болчих цогтуурах юм бэ? Одоо нас цогтуурлаасаа бол гэж хэлсэн. Харин Хана юу гэсэн бэ гэхээр эзэн минь ээ би цогтуураагүй байна. Харин би эзний өмнө үнэхээр миний зүрх сэтгэл ийм хэцүү учраас би эзний өмнө нэлээд шаналаад эзний өмнө өөлөд би залбирч байна. Та зовлон минь хараач гэж хэлсэн байна. Харин яг үүний дараа Эли юу гэж хэлсэн бэ гэхээр тэгээ охин минь босоо чи хүүхэдтэй болно гэж Эли иш үзүүлэн хэлдэг Ханад. Тэгээд Хана тэр цагт юу гэсэн бэ гэхээр Элид би эзэн хэрвээ надад хүүхэд өгөх юм бол би тэр хүүхдийг бурхан эзэнд өргөнө гэж хэлсэн. Тэгээ яг дараа жилийнхаа төдий цагт Хана хүүхэд төрүүлсэн. Тэгээд тэр хүүхдийг хөхнөөсөө гартал нь өөр дээр өсгсөн байдаг. Бид Библиэс харах юм бол. Харин хөхнөөсөө гарсныхан дараа нь эзний чуулганд авчиж тэргүүн тахилч Элийг дагалдагч болгож Эли төгсөн байна. Энэ хүүхэд бол бурхан зориулж чадах хүүхэд. Тэгээ энэ хүүхэд бол Самуэль байсан. Тэгэхээр бид Самуэль эзний чуулганд маш олон жил үйлчилсэн. Эли тахилчинд орж Самуэль үйлчилсэн. Тэгээд Самуэлийг бага наснд яг сүмд үйлчилж байгаа хэсэгт нь Библи юу гэж тодорхойлсон бэ гэхээр яг энэ Самуэлийг үйлчилж байгаа энэ үед Эли тахилч байхын үед Бурхны үг ховор үзэгдлүүд цөөн байлаа гэж хэлсэн байна. Харин яг энэ цагт юу болсон бэ гэхээр Бурхан Самуэльтэй ярихыг хүссэн байна. Элитэй яриаггүй. Уг нь Бурхан хинтээ хамгийн түрүүлж ярих хэрэгтэй байсан бэ гэхээр тэрүүн тахилч болох Элитэй ярих хэрэгтэй байсан. Зарчмын үед. Нэгтэл Элитэй яриаггүй.
Яагаад Элитэй яриаггүй вэ гэхээр Элигийн хоёр хүү Хофны Финехас гэдэг хоёр дахилч хөгтөөсөн бас. Эли бол тэ өнөөгөр бол юу вэ гэхээр нэг мондог том цуглааны пастор баг. Тэр хоёр хүүхэд нь яасан бэ гэхээр пастрын үйлчлэлд бас бэлтгэдээд байж исэн гэсэн. Пастрын үйлчлэлээр үйлчлээд явж исэн. Тэгэд тэр хоёр цөмд үйлчилж байгааг Эли харж л байсан. Харин тэр хоёр хүүхэд нь яаж амьдэрсэн бэ гэхээр эзний замаар амьдраагүй байдаг. Хүмүүс ингээд тэ дахил өргөөд өргөл өрөх гээд авчирнгууд яадаг байсан бэ гэхээр тэрнээс нь шодрог бусаар булааж авдаг. Хэмжих ёстой тэ тэр авах ёстой хэмжээнээсээ дагуулж авдаг. Дураараа дур зоргоороо авдаг. Бурханд өргөх юмыг бурханд очихоос өмнө эхлээд өөрсдөндөө авдаг, дээж нь авдаг. Гэх мэтчлэн маш тийм оо тэршлэн хүүхдүүд байсан. Тийм ч учраас бурхан Элитэй ярихыг сонгоогүй. Харин Самуэльтэй ярихыг сонгосон. Тэгээд нэгэн өдөр оо эзний өргөнд Самуэль Элигийн тэ хөлд унтж байхад нь яасан бэ гэхээр Самуэла гэж бурхан дуудсан Эли Самуэлийг. Гэсэн чинь Самуэль хүүхэд маш бага настай хүүхэд байсан учраас Эли дээр очиод эзэн минь ээ би энд байна та намайг дуудсан гэсэн чинь хөө минь ээ би чамайг дуудаагүй яваад унтаа гэж хэлдэг. Энэ үйл явдал гурантай давтагдсан. Түүний дараа яасан бэ гэхээр Эли чамайг бурхан дуудаад байгаа юм байна. Би чамайг дуудаагүй. Бурхан чамтай ярихыг хүсэж байгаа юм байна гэдгийг мань туршлагатай хүн ойлгосон юм. Тэгээд Самуэль юу гэсэн бэ гэхээр Самуэлийг дуудах юм бол эзэн минь боолтын сонсож байна. Та үгүй айлдаж та яриач гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд дөрөв дэх удаага бурхан Самуэлийг гэж дуудах үед Самуэль Элигийн хэлсний дагуу бурханд боолтын энд байна. Та үгүй айлдаж байна. Тэгээд Самуэль юу гэсэн бэ гэхээр Элигийн гэрт ирэх шийтгэлийг бас Самуэлийг хэрхэн эзний төлөө өөрчлөхийг хэлсэн байна. За энэ цагаас хойш Самуэль энэ цагаас нэг удалгүй яасан бэ гэхээр Эли тахилч нас өндөр байсан учраас нас барсан. Харин үүнээс хойш Израилийг Самуэль тахилчаар нь үйлчилж байсан бас шүүж байсан. Захирч байсан байна. Тэгээ Самуэль насан туршдаа эзний өргөнд үйлчилсэн, насан туршдаа бурханд үйлчилсэн, насан туршдаа эзний хүмүүст үйлчилсэн. Тэгээд хамгийн сүүлийн үг төгсгөлийнхөө шахуу баг үгийг энд хандаж хэлж байгаа. Гэхдээ энд сонирхолтой нэг давхцал гарч байгаа. Тэр нь юу вэ гэхээр Самуэль насан өндөр болсон. Самуэль Израилийг захирч ирсэн. Сонирхолтой Самуэлийн хоёр хүүхэд нь Самуэлийн хүүхдүүд нь яасан бэ гэхээр Самуэль шиг байж чадаагүй. Тийм учраас дараагийн Израилийг хэн захирах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээ Израильчууд бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэй хаантай байна шүү дээ. Харин биднийг захирах хаан гэж алга. Харин та биднэрт хааныг сонгож өгөөч гэж байсан. Тэгэхээр энэ үед Самуэль яасан бэ гэхээр маш их сэтгэлээр ундаг. Эднэр намайг хинч гэж үзэж юм да. Нас өндөр болсон болохоор манай нэг хөгшчүүл нэг жоохон заримдаа гомдлохоор тэгж хэлдэг шүү дээ. Хөгшөө хоньны нас хөө намайг та нар гэл Самуэль яг л ийм зүрх сэтгэлтэй байсан. Тэгсэн чинь бурхан Самуэлийг зоригжуулдаг. Эдгээр чамааг үл хэрэгсэж, эдгээр чамааг голоод байгаа хэрэг биш, харин намааг эдгээр голоод байгаа юм. Намааг эдгээр үл хэрэгсээд байгаа юм. Надаар захируулахгүй гэж эдгээр хааныг сонгож байгаа маа гэж хэлдэг. Энэ сонголт бол чиний сонголт биш, харин чамааг өгөөсөх сонголт биш, харин намааг өгөөсөх сонголт. Чи харин энэ тэрслүү зүрх сэтгэлтэй энэ ард түмэнд хааныг сонгож өг гэж бурхан Самуэльд хэлсэн. За тэгээд Самуэль хааныг сонгосон. Израильчууд дундаа би өдөрч хэрэг хамгийн цог жахлантай хамгийн баатарлаг дайчин хэрэг сонгосон. Тэр нь бол хэн байлаа? Саул байсан. За тэгээд яг энэ цагт Самуэль энэс өмнө хааныг тосолцсон байсан. Тэгээд одоо харин яг энэ 12 дугаар бүлгийн 1-5 дугаар ишлэлдэр хааныг ард түмэнд танилцуулж байгаа хэсэг гарч байгаа. Ингэхдээ өөрийнхөө амьдралыг эхнээс нь ахуулаад ирнэ бараг дуустал нь хүүрнэж болохоор хэмжээний нэг том агуулгыг энд ирсэн. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа яг энэ агуулгаас сурах гэдэг. Тэгээ Самуэль бүх Израильд хандан харах тун та нарын надад хэлсэн бүгдийг буюу дуу хоолойгч нь би сонсож та нарын дээр хааныг томилвоо гэж хэлсэн. Тэдний хүсэлтийн дагуу бид Самуэль хааныг томилсон. Одоо та нарын өмнө алхаж яваа хааныг харах тун гэж Самуэль руу зааж. Харин би өтөлж өсмөн бууралтлаа. Миний хөвгүүч та нартай хамт байна. Би хар багаасаа өдийн хүртэл та нарын өмнө явлаа гэж хэлсэн. За энэний төгсгөл би Самуэлийн ураг үйлчлэлийн тухай товчхон ярина. Би энд байна. Эзний өмнө болон түүний тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг
гэрчлэх туун гэж хэлсэн байна. Би хэний үхрийг эсвэл хэний илжихийг булаан авсан бэ? Би хэн нэг эсвэл би хэнийг хуурам эхэлж, хэнийг зовоон дарамталж, нүдээ таглан хэний гараас хээл хахуул авсан бэ? Тэгсэн аваас би та нарт буцааж өгье гэж хэлсэн байна. Яг энэ ишлэлээс Самуэль хэрхэн амьдэрсэн бэ гэдгийг бид нар хангалттай харж байна. Та боддоо Самуэль зүгээр нэг биднэртэй адилхан энгийн иргэн байгаагүй. Бүхэл бүтэн улсыг захирчээсэн захирагч байсан байхгүй. Шүүгч нарын үед одоо нэг 12 шүүгч босгодсон шүү дээ эзэн тий. Тэднийг бол захирагчд гэж байгаа. Шүүгч биш. Захирагчд байхгүй. Яг үүнтэй адилхан тэр шүүгчийн ажил буюу захирагчийн ажлыг Самуэль хийсэн. Бүхэл бүтэн улс үндэснийг захирчээсэн тэр агуу хүн бүх ард түмний өмнө насан хүндэр болоод тий өөрийнхөө амьдралынхаа эцсийн үгийг бараг шахуу хэлэхдээ юу гэсэн бэ? Би та нарын өмнө би хэний чин гараас тий хинээс чин би өхрийг авсан бэ? Хинээс чин би илчгийг авсан бэ? Хинээс чин би нүдээ таглаад хээл ахуул авсан бэ? Эсвэл хиний чин би дарамтлж ямар нэгэн байдлаар та нарыг зовоосон бэ? Самуэлийн энэ бүхэл энэ олон жилийн амьдралынхаа хугацаанд Самуэлээс нэг ч муу зүйл алдаагүй. Үүнийг бүх ард түмний өмнө гიშлүүлж байгаа тэдний амаар. Тэр бидний итгэлийн амьдралын сайн тэмцэл нь өөрөө сайн төгсгөлд хүргэдэг. Бид нэр сайн тэмцлэр тэмцэж амьдраагүй бид нар хизээж сайн төгсгөлийг хүлээж чадахгүй. Яг гэхээр сайн тэмцлэр тэмцсэн хүн сайн төгсгөлийг авах учиртай юм. Тэгээ Самуэлийг бид нар бодоод үзье л та. Самуэль ямар боломж байсан бэ? Самуэль адуу үржүүлэх боломж байсан. Яагаад Самуэль Израилийн номер 1 хүн байхгүй. Адуу үржүүлэх боломж. Адуу үржүүлнэ гэдэг чинь их мэдлээ тогтооно л гэсэн. Өөрийнхөө хүч чадлыг бэхжүүлнэ л гэсэн. Тэгээ Самуэль өсрөөл илжиг унж явдаг байсан. Бид нар хэрвээ Библийг харах нэгдүгээр Самуэль номыг харах юм бол хамгийн цааталтай Самуэль эзэж морь унж явж байгаагүй. Самуэль хамгийн цааталтай илжиг унаад эсвэл алхаад явдаг байсан. Самуэль өөртөө гой хаусуудыг барих боломж байсан багтай шавар сууцнуудыг. Яагаад Самуэль чинь бүхэл бүтэн нэг улсын номер 1 хүн багхгүй. Тэднийг захирж байгаа хаан нь багхгүй. Тэгээ Самуэль өөрийн гэсэн гэр орнд байгаагүй. Самуэлийн амьдардаг газар нь яг тогтмол амьдардаг газар нэг Шило дахь эзний өргөөл байсан. Тэгээд бусад жилийн одоо 12 сарын хугацаанд тогтсон цагуудад бүх Израилийг тойрч эзний үгийг тунхаглан тэднийг хүчрхэгжүүлж, дайн тулаан хийж, дайн тулаан тэргүүлж, залбирч тахилж байгаа үйлчлэл хийж ингэж тойрч явдаг байсан. Өөрийнхөө төлөө Самуэль амьдраг, Самуэльэр нь Бурхны төлөө амьдсан. Энэ Израилийг яаж эзэнлөө ойртуулах вэ? Энэ Израилийг яаж эзнийг эргэл буцалтгүйгээр дагдаг болох вэ? Эзний энэ төгс төгөлдөр хуулийн дагуу энэ Израиль чуулганыг яаж амьдруулах вэ гэдгийн төлөө Самуэль зүрхээ зориулж амьдэрсэн. Мөр амьдралаа зориулсан. Бүх насаа зориулсан. Тэгэд энэ цагийнхаа эцэст Самуэль надаас та нар нэг ч шудраг бус юм олохгүй гэдгийг бүх ард түмнээр баттаа гэрчлүүлж байгаа. Хүмүүс та биднийг хуурам ихсээгүй 4-р эшлэл. Хүмүүс та биднийг хуурам ихсээгүй, зовоон дарамтлаагүй, хэний ч гараас юу ч булаан аваагүй гэцгээе. Самуэль тэдэнд та нар миний гараас юу ч олоогүйг өнөөдөр эзэн та нарын дунд гэрчилж мөн эзний тослогдсон хүн өнөөдөр гэрч болж байна гэхэд тэд түүнд тэр гэрч мөн гэцгээсэн. Тэгэхээр бид нар яг ямар амьдралаар амьдарч байгаа болоо? Бидний бүгдээрийнх нь бид нар бүгд сууж байгаа бүх хүн те Самуэль шиг буурлцохоос болтлоо насан өндөр болтлоо амьдрын гэж биелж чадахгүй шүү дээ. Бидний зарим залуугаараа яваад өгч магадгүй. Бидний зарим нь те үнэхээр Самуэль шиг те өндөр настай болж болно. Тэ харин та яг те хин нэгний өмнө тайлгнахад та одоо бэлэн амьдралаар амьдарч байгаа. Би өөр хүүхдтэй муу зүйл хийгээгүй. Хүүхдүүдтэй та хандаж хэлэхдээ те би та нарыг үнэхээр эзний замаар дагуулахыг би хичээсэн. Би та нарт эзний үгийг заахтаа би тусдаа гэсэн болгоныг би заасан. Орхиогүй. Би та нартай тоглодог байсан, би та нарыг сургадаг байсан, би та нарыг эзний сахилгажуул дотор зэмлэдэг байсан. Гэтэ би хизээж та нарт те шудраг бусаар хандаагүй. Учир нь би эзэн та нарыг надад хариуцуулсан учраас юм аа. Их нэртэй нөхөр нь хандаж те нөхөр нь би чамайг өөрийн бие мэт хайрласан. Би хизээж чамайг ингээ би хизээж чамайг хуураагүй.
Эсвэл би хизээч чамайг тийм байдалд оруулаа. Өнөөдөр гिचэн чи байна. Хэлэх юм амьдрал биднэрт байгаа. Эсвэл эхнэрүүд нь нөхөртөө хандаж тэ. Би Христийн хүндэлттэй адилхан би. Чамайг хүндэлсэн. Юу вэ? Нэг ажлаас нөгөө ажил руугаа шилжихдээ яах вэ? Тэгээ би энэ ажилдаа үнэхээр хичээлсүүлт гаргаж ажилласан. Би энэ байгууллагаас би нэг ч одоо буруу зүйлийг би хийгээгүй. Би дандаа сайнны төлөө би зүрхээ зориулж энэ байгууллагын төлөө ажилласан. Би хизээч өөрийнхөө хомхоо ашигын төлөө би ажиллаагүй ч гэдэг юм уу те. Юу вэ? Нэг үйлчлэлээ дуусгаад нөгөө үйлчлэл рүүгээ орохдоо би эзний төлөө хоёргүй зүрх сэтгэлээр үйлчилсэн. Би ашиг хонжоо харж үйлчлээгүй. Би алдар нэр харж үйлчлээгүй. Надад байгаа болгоно би эзний хаанчлалын төлөө би зориулсаар үдийг хүрсэн. Дараагийнхаа хүндээ бид ингэж хэлэх. Бид нар иймэрхүү амьдралаар амьдарч чадж байгаа юу? Самуэль бол энэ амьдралын төлөө үнэхээр тэмцэж амьдарсан. Энэ амьдрал харамсалтай зүгээр ирдгүй юм л да. Энэ амьдрал тэмцэл дунд л бий болдог амьдрал. Бүр байнгын тэмцэл дунд, өдөр тутмын тэмцэл дунд л энэ амьдрал бий болдог амьдрал. Та зүгээр сайхан сүсэгцээр явж явах энэ амьдрал бий болдог амьдрал биш. Зориудын үйлчлэл, зориудын хөдөлгөөн, зориудын хичээл зүтгэл, зоригтойгоор хөдлөх. Энэ амьдрал дунд л энэ хүчрхэг амьдрал бидэнд ирэх бол. Самуэль нэгдүгээрт тахилчийн үйлчлэлийг хийдэг байсан. Тахилч юу хийдэг байсан бэ гэхээр Израилийг бурхантай зуучилдаг зуучин анш хийдэг байсан. Одоо буддын ойлголтоор бол юу вэ? Католик ойлголтоор бол пап нөхгүй. Буддын ойлголтоор бол одоо лам нар биш тийм үү? Бурхантай зуучилж өгöd байгаа хүмүүс байна. Яг энтэй адилхан яадаг байсан бэ гэхээр Самуэль хин нэгэн гимтэй болоод те тахилаа өргөх үед тэр хүний төлөө бурханд зуучилж өгдөг байсан тийм тахилчин. За тэгээ хууль бичигдсэний дагуугаар тэр тахилчийнхаа үүрэг болгоныг одоо дэг жаяг болгоныг мөрдөж амьдэрсэн. Тэдний сүнслэг байдлыг хангадаг байсан гэсэн тахилчийн үйлчлэл. Хоёрдугаарт Самуэль иш үзүүлэгчийн үйлчлэл зүнч гэж бас хэлж байна. Иш үзүүлэлгийн үйлчлэлийг хийдэг гэсэн. Тэр нь юу вэ гэхээр бурханаас үг аваад Израильд хэлдэг. Өнөөгийн номлогч нар энэ иш үзүүлэлгийн үйлчлэлийг номлогч нар хийдэг л гэж ярьдаг л та. Библийн үгийг эзний чуулганд хэлж байгаагаар адилхан гэж үздэг. Самуэль бурхан үгээ хэлдэг байсан. Тэнгүүт түүнийг нь Израилаар төмөнд бурхан ингэж айлдаж байна. Одоо та нар ингээрэй. Та нар энээсээ эргээрэй. Эсвэл энийгээ улам илүү хийгээрэй. Энийг улам илүү бадраагаараа. Харин энийгээ болоорой. Эзэн рүү улам илүү ойртоорой. Эзнийг мэдэх мэдлэг рүү ирээрэй ч гэдэг юм одоо юу вэ дээ ингээд хоригдсан болон бас мутан цаашаасан бас уриалсан тийм үгсүүдийг ер нь бүх үгийг те бурхан Израильд юу гэж хэлсэн тэрүүг болгоныг Самуэль Израильд дайдаг байсан иш үзүүлэгчийн буюу зүнчийн үүргийг хэлдэг байжээ. Энэ өөрөөр юу гэхээр шууд бурханы оронд ам болдог байсан гэсэн. Бурханы ам нь Самуэль. Дараагийнхан захирагч түрүүн би товчхон хэлсэн те. Израилийг бүхэлдэн захирч шүүдэг байсан. Яг шүүгчид тэгээд бид нар номыг харахаар шүүдэг байсан юм шиг хараадаг. Гэтэ тэдний бүхэл амьдралыг нь харах юм бол тэд нар Израилийг шүүгээгүй, бараг шүүгээгүй. Ерөнхийд нь удирдан манлаас нь захирсан байдаг. За хааны оронд л хаан болсон гэсэн утгатай. Тэгээд Самуэлээс хоошоогоо Самуэль бол сүүлчийн захирагч байгаад тэгээд захирагч энэ цагаас эхлээд Израильтэй захирагчийн шүүгчийн засаглалтай байсан бол одоо хаан засаглал руу орж байна. Тэгээ Самуэль яг энэ итгэлийнхээ амьдралыг гიშлэн хэлж байгаа яг энэ огтлолцол бол үнэхээр сонирхолтой огтлолцолтой. Яагаад вэ гэхээр дараагийнхаа хааныг бүх ард түмэнд нэгдүгээр танилцуулж байгаа. Хоёрдугаар шинэхэн хаан би яаж амьдрах ёстой вэ? Самуэль яаж амьдрсан бэ гэдгээ шинэхэн хаан шууд өөрөө амьдралаараа үлгэрдүүлж болгож харуулж. Саул шууд Самуэлээс сонсч Саул ерөнхийдөө Самуэлийн үргийг л авч байгаа байхгүй хаан гэсэн нэршил нь өөрчлөгдөж байгаа. Захирагч биш, шүүгч биш. За тэгээ энэ цагаас хойш тахилчаа хийсэн, иш үзүүлэгчээс хаанаа хийсэн байдаг. Бид нар түүхийг харах юм бол. Тэгээ харин бид нар дүүл хин нэгэнд те яг үйлчлэлээ өгөх юм ч гэдэг юм уу яа тийм алтан тушаалынхаа байр суурийг өгөх юм ч гэдэг юм уу яа тийм мэдхгүй нэг үеэс нөгөө үе рүү шилжихтэй ч гэдэг юм уу яг энэ мэт бид нар амьдарч байгаа юу
Энэ мэт бид нэр тэ бусдын өмнө болон Бурханыхаа өмнө гიშтэл биднэрт байгаа юу. Самуэлийн хамгийн зоригтой юу гэхээр эзэн Бурхан гიშч гэж хэлсэн. Бид нар яг хүмүүсээр тэг хүмүүсийн нүдэнд харагдахгүйгээр бид нар амьдарч байгаа. Тэгээд бидний харагдж байгаа байдлаараа бид нар хүмүүсээр гიშтэлж болно л доо. Гэхдээ эзэн бидний харагдахгүй байгаа талбайг ч мэдж байгаа. Харин Самуэлийн гэрчлэл бол дан ганц хүмүүсээр байв. Харин Бурхан байсан бас давхар. Нэг талаараа ард хүн байсан, нөгөө талаараа нөгөө талд нь Бурхан байсан. Тэгэхээр бид нэр үүнээс юу гэж харах вэ? Самуэль үнэхээр өвгөө амьдарч чадсан. Самуэль үнэхээр сайн тэмцлэр тэмцэж чадсан. Тэгээ Самуэль төгс хүн байгаагүй л дээ. Бид нар харах юм бол Самуэлийн хоёр хүүхэд үнэхээр завхарсан. Илийгээ сурч чадаагүй, хоёр хүүхдээ сайн хүмүүжүүлж чадаагүй. Гэтэ ер нь чуулганд үйлчилж байгаа хүмүүсийн жоо харамсалтай маш олон иймэрхүү тохиолдолд одоо ч гарсаар л байгаа, ирээдүйд ч гарсаар л байх хахад яах юм мэдэхгүй. Юу гэхээр хэтэрхийг чуулганд анхаарлаа хандуулад үр хүүхдүүдэд хайдгалтай. Самуэль магадгүй яг л ингэс. Самуэль үнэхээр завгүй Израилийг тойрдог ус. Бид нар Библиэс харах юм бол. Бүгдээ хамтдаа 2 дугаар Тимот номын 4 дугаар бүлгийн 7-оос 8 дугаар ишлэгийг харъя. Урд гарахгүй шүү. Библийг эргүүлнэ. 2 дугаар Тимот 4:7-8. 1350. Хоёрдугаар Тимот 4:7-8-ыг харъя. За би эндээс дуудъя. Би сайн тэмцлэр тэмцээ. Замаа дуусгасан. Итгэлээ сахисан. Урд минь зөвхт байдлын хитэм надад зэхэгдсэн байна. Зөвхт шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намаагч биш түүнийг үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно. Амен. Энэ бол Паулийн ичсэн үгчил байдаг. Бид нэр Паулийн Тимотед болон бас чуулганд бичсэн үгсүүдийг харах юм бол яг Самуэльтай адилхан үгийг хэлсэн байдаг шүү дээ. Би нэг ч өөрийнхөө хомхоо ашигын төлөө би танд хинээс ч би мэхэлж авсан бай. Танд би хинээс ч лөө өртсөн бай. Би бүх зүйлийг өөрийнхөө гараар босгож би бүгдийг өөрийнхөө гараар хийсэн. Танд хинээс ч нэг ч төгөг би танаас аваагүй гэх мэтчлээ. Харин би та нарын төлөө л би амьдрсан гэх мэтчлээ. Харин Тимотед хандаж 2 дугаар Тимот ном бол ер нь шоронгийн загтлаллаа. Тэгээд нэлээд сүлд амьдралынхаа төгсгөлд ер нь Паул амьдралаа дүгнээд Ромд байхдаа нэг бичсэн. Цэсарт дав заалтахаа өмнө Бүс номын 28 дугаар бүлгийн харь ягсуу хамгийн сүүлийн бүлэг. Тэгэд ингэхдээ ингэж хэлсэн байгаа. Би сайн тэмцлэр тэмцсэн шүү гэж Тимотед өөрийнхөө дагалдагчид дараагийн залгамж халаа болж байгаа тэр хүндээ хандаж итгэлийн ийм үеийг Паул үлдээж байгаа. Паул зүгээр л чи миний дагалдагчид хаяад орхихгүй. Харин юу гэсэн бэ гэхээр Паул өөрийнхөө амьдралаараа Тимотед үлгэрлэж байгаа. Юу гэсэн бэ гэхээр би сайн тэмцлэр тэмцсэн шүү Тимото. Чи бас яг надтай адилхан энэ сайн тэмцлэр тэмцээрэй гэж уриалж байгаа. Яагаад гэвэл миний амьдрал ингэж л өрнөсөн юм аа. Замаа би сайнаар дуусгаж чадлаа гэж хэлж байгаа. Паул Ромд тэгээд цаалцуулсан байдаг. Цэсарын өмнө дав цаалтаа. Цэсарын өмнө дав цаалтна гэдэг нь Цэсар сайн мэдээ тонгоо гэсэн баггүй. Христийн үхэл ба амьдлыг тонгоо гэсэн. Тэгээд үүнээсээ болж цаалцуулсан. Итгэлээ сагсаар л байсан. Би яагаад энэ итгэлээ сагсаар л байсан гэж. Хүмүүс итгэлээ сахихгүй байхгүй. Хүмүүс итгэлээ заримдаа орхидог. Харин Паул итгэлээ орхив. Итгэлээ орхино гэхээр бүр цуглаанаас яваад итгэгч биш байхаа болохыг хэлэхгүй л дээ. Тэр бол итгэлээ орхих нэг хэлбэр мөн. Итгэлээ бид нэр орхидог олон даалгаврууд байна. Бид нэр би өдөр болгон өөрийгөө үүсгэж Христийн төлөө өөрт байгаа бүхнээ би хохирол болгон тооцож амьдэрдэг гэж Паулыг бид санаж байна. Энэ бол өөрөө замаа дуусгаж сайн тэмцлэр тэмцэж итгэлээ сагсан ба. Тэгэд урд минь зөвхт байдлын хитэн надад зэхэгдсэн байна. Айгүй итгэлээрээ хэлж байна те. Яагаад? Итгэлээрээ сайн тэмцлэр тэмцэж амьдэрсэн учраас. Сайн тэмцлэр тэмцэж амьдэрсэн учраас түүний төгсгөл нь сайн л байх болно. Тэгэд ийм хүнд юу вэ? Зөвхт байдлын хитэн зэхэгдсэн байна. Би одоо шагналаа авах үйлдэлээ гэж. Би
Би Христээр очиод би Христээр шагналаа авах л үлдлээ. Надад өөр юм үлдэхгүй. Би үнэхээр амьдралаа сайн дуусгалаа. Залуу өдөрдөгч Тимоти заримдаа Паул хүү минь гэсэн. Тэгээд тийм учраас яг залуу өдөрдөгч өөрийнхөө нэг залуу дагалгч тандаж чи яг надтай адилхан ингэж амьдраасаа гэж зааж байгаа. Самуэль яасан бэ? Дараагийн хаан болох Саулда бас яг ингэж заасан. Бас бүх ард түмэнд ингэж гэрчилсэн. Паул Тимотед заасан бас бусад бүх хүмүүс өдгөөгөөс өмнө хүртэл одоо ирээдүйн хүртэл те эзнийг ихтэл тэр бүх дагалдагч нарт яг л энэ заавраа өгч байгаа. Сайн тэмцлэр тэмцэх хэрэгтэй. Паулийн сайн тэмцэл та юу байсан гэж бодож байна? Цөөхөн хэдэн зүйл байсан миний бодлоор. Паул тийм олон зүйл хийгээгүй. Паулийн хамгийн нэгдүгээр сайн тэмцэл нь бол Христийн сайн мэдээний төлөө амьдэрсэн. Өөрийнхөө амьдралыг зориулсан. Паул бол сайн мэдээний дуудлагатай юм баггүй. Чуулган тарих дуудлагатай, илгээлт хийх дуудлагатай. Харь үндэснийг эзэн рүү эргүүлэх дуудлагатай юм байсан. Христийн энэ л дуудлагыг өгсөн. Хоёрдугаарт Паулийн сайн тэмцэл нь юу байсан бэхээр өөртөөгөө тэмцэх тэмцэл байсан. Тэгээд тэрийг тодорхой байсан шүү дээ. Би өөрийгөө бүр өдөр болгон би өөртөөгөө тэмцэж өстой энэ махан биеийн хүслийг өхүүлдэг. Ямар хэцүү юм бэ? Би өөрийнхөө бүр хийхгүй гэж бодсон юм уу хүртэл би хийчихэд ах юм аа. Энэ нүглийн биеэс намайг юу салгаж чадах вэ гэ Ромын 7 дугаар бүлэгтэр бүр тий. Тэгтээ ариун сүнс үүнээс салгаж чадах юм аа гэж 8 дугаар бүлгээс нь ахуулаад хэлээд явж. Боломжгүй юм шиг юм. Боломжтой шүү харин гэд хэлээ явж. 12 дугаар бүлэг дээр нь оюун санаагаа шинжлэх хэрэгтэй. Ариун сүнсээр. Тэгвэл Бурхны төгс төлөвлөгөө тааламж юу сайн гэдгийг та нар таних болно. Их мэдчил. Өөрийгөө үгүйсгэх. Сүнс махан бие эсрэг хүсдэг, махан бие сүнсний эсрэг хүсдэг гэх мэтчлээ. Энэ болгоныг Паул хэлсэн. Паул бичсэн. Бас Паулийн тэмцэл энэ байсан. Өөртөөгөө тэмцэх тэмцэл. Нэгдүгürt үйлчлэлийн тэмцэл, хоёрдугаарт өөртөөгөө тэмцэх тэмцэл байсан. Гуравдугаарх нь за би энийг дараа нь хэд хэдэн үргүүд байгаа. Би энийг бүгдийг базаад нэг хэлчихье. Сайн мэдээг хамгаалах үйлчлэгийг бас Паул айгүй хийсэн мэд. Сайн мэдээний үннийг хамгаалах. Яагаад гэвэл сайн мэдээг гуйлах оролдох хүмүүс айгүй хийжсэн. Мэдлэг дээрээ дуулуудаад энэ ертөнцийн мэдлэгтэй хольж утгах гэдээс Библийн мэдлэг. Ийм байх ёсгүй дээ, ийм л байх ёстой доо. Нэг логик орчдох гэдсэн. Гэтэл Библи өөрөө заримдаа Библи өөрөө амар логиктой номч гэсэн. Заримдаа логикийн дагуу хариулагддаг байхгүй юу? Заримдаа итгэлээр хариулагддаг үг Библиэд маш олон байдаг байхгүй юу? Бид нар бүх зүйлийг Библийг бид нар логикоор ойлгохгүй худлаа. Хүмүүс харин Библийг тэ Бурхны үгийг логикоор тайлбарлах гэсэн. Христийг логикоор тайлбарлах гэсэн. Хуучин гэрээний хуультай ингээд логик холбоогоор заавалж холбох гэсэн. Энэ заавалж нэг тийм логик дотор нь байх ёстой. Тэгээ холбогдох ёстой. Ингэж бүрэн бүтэн болох ёстой. Янз бүрийн ертөнцийн имэгдийн үлгэрүүд гэж Паул хэлсэн тийм үү? Судар бичгүүдийн хуучрал янз бүрийн зүйлсүүд юм. Харин Христийн сайн мэдээ бол зөвхөн итгэл нэгүсэл байсан юм аа. Биднээс шалтгааллах юу ч байхгүй. Зөвхөн итгэл л байсан. Өөр юу байсан юм? Бидний гавья гэж юу байсан гэх мэтчлэн тий. Ялангуяа Галатад бүр хатуу байсан мэт. Паулийн дараагийн үйлчлэл бол сайн мэдээ хамгаалах байсан мэт. За тэгээ мөн чуулган тарих байсан. Чуулгануудыг хүчрхэгжүүлж ахлагч нарыг босгох байсан. Паул нэх олон дагалдагч нарыг бэлтгэсэн нэг тийм үйлчлэлүүд харагддгүй л дээ. Цөөхөн хэдэн залуу хүмүүс байгаа. А гэхдээ Паул чуулга очисон газар болгонд дандаа тэр газар эргээд те эзний үгийг дамжуулах тэр газрыг ямар нэгэн байдлаар хонжилж авч явах ахлагч нарыг заавалчгүй бэлтгэдэг байсан. Томлоод үлдээдэг байсан ба. Энэ бол Паулийн сайн тэмцэл байжээ. Тэгэд би Паулийн бас Самуэлийн амьдралыг ерөнхийд нь ингээд өгнөд үзвэл нэг л өгүүлбэрт багтааж байна. Тэрний юу вэ гэхээр өөрийн алдар нэр байр суурийг Христийн төлөө хохирол болгож Бурхны хүслийг илэрхийлэн амьдрсан сайн тэмцлийн амьдрал байна л гэж би хэлмээр. Бид нэр нэг үйлчлэлээ дуусгаад бусад шилжүүлэх үедээ бид нэг ажлаа гүйцэтгүүлээд түүнийгээ дүгнээд дуусгах үедээ магадгүй дараагийнхаа өмнө өгөх үедээ бид нэр өөр хүүхдүүд гэр бүлийнхаа өмнө ахан дүүсийнхаа өмнө
Тэр чуулганыхаа өмнө эзэн Есүс Христийн өмнө бид нар хэл хүүхдээ амьдрах хэрэгтэй. Энэ өөрөө боломжгүй амьдрал биш байхгүй юу? Бид нар зүгээр Христийн тэр нэгүслийн баялагийг бид нар түүнд итгэхгүй байх үедээ, бид нар түүнээс хол байх үедээ, бид нар ариун сүнсээр удирдуулах энэ замаас өөртөө татгалзах үедээ бид нар итгэлийн амьдрал ямар хэцүү юм бэ? Загалмаа ямар хүнд юм бэ гэж өөрийнхөө ойлголтоор Библийг хэлбэржүүлээд байгаа. Гэтэл Есүс эзэн харин юу гэлээ? Та нар над дээр ир, миний буулга хөнгөн, миний ачаа хөнгөн, миний буулга аятаа гэж хэлсэн шүү дээ. Энэ үгэнд итгэхгүй байна гэж юу? Бурхан хүнд юм байсан бол биднэрт ингэж хэлэх байсан гэж юу? Харин бид нар өөрсдөө итгэлийн амьдралыг хүнд болгодог. Бид нар өөрсдөө итгэлийн сайн тэмцлэр тэмцэхээс холдох үедээ итгэлийн амьдрал нь боломж хүнд болоод байдаг. Тэр би боён тухай чуулганы итгэлийн ахын дүүстэй хэлмээр байгаа. Нэр Самуэль шиг хэлэг хөхтэй байя. Бид нар Паул шиг сайн тэмцлэр тэмцье. Замаа сайн дуусгая. Сайн тэмцлэр тэмцчил байвал зам найдвартай сайн дуусна. Тэр тодорхой. Харин сайн тэмцлэр тэмцэхгүй бол та замаа сайн дуусгана гэж битгий бодоорой. Тийм амар биш байх бол хамтаа залбирцгаая. Бурхан эзэн минь танд бид талархал, танд бид бүх алдар магтаалыг өргөж байна. Эзэн бидний таны өмнө амьдарч байгаа энэ тэмцэл дүүрэн амьдрал нь бидний амьдралын сайн тэмцэл болж хувирдаг. Бид эзэн минь энэ сайн тэмцлэр тэмцээр байх үедээ бид таны өмнө сайн байж чаднаа. Бид таны өмнө жинхэнэ тэр ариусвал руу ойртож төгсөөр байх болно. Бид ариуслын амьдралаар амьдарсаар байх бол бид таны өмнө сайн тэмцлэр амьдарсаар байх үедээ бид Бурхан эзний төгс төгөлдөр тааламжид хүсэл юу болохыг бид таньж мэдсээр байх болно. Түүний дагуу үйлцээр байх бол амьдарсаар байх болно. Эзэн тэгээд эцэст нь бидний хизээч эзэн тань дээр очисон тэр үе бидний хувьд сайн төгсгөл байх бол. Харин та энэ сайн төгсгөлийг буян тухай чуулган та бидэнд өгөөч. Таны үгийг сонсож байгаа хүмүүст өгөөч. Үүний төлөө өөрийгөө бэлтгэх та хүч чадлыг өгөөч. Итгэлийн амьдрал бол зориулалт, байнгын бэлэн байдал, байнгын тэмцэл шаарддаг гэдгийг та бидний зүрхнээс та бүү аваач. Та бидэнд байнга сануулаач. Та бидний оюун бодол, та бидний зүрхэнд өгсөөр байгаач. Тэгэд энэ үгээр тань хүчрхэгжиж, эзэн таны амлалтуудаар тань хүчрхэгжиж, эзэн энэ дэлхий бол бидний ирээд буцах газар гэдэг яг энэ үнцэн улам илүү энэ үнлэмж өсөж, харин бидний мөнхийн гэр болох эзний хаанчлал бидний жинхэнэ үнцэн тэр газар байх болтугай гэж хэлж. Танд баярлалаа. Буян тухай чуулган хэр хаач үсэн гэр бүлдээ, найз нөхөдтэй, ахын дүүс дундаа, ажлын хамт олондоо, үйлчлэлдээ хаач үсэн эзэн минь. Эзэн бас таны өмнө ирээд ч гэсэн хэл хүүхдээ амьдрах, тэр итгэлийн, тэр нэгүслийн амьдралаар амьдрагчид та байлгаж, та бидний хүч хөржүүлж өгөөч. Есүсийн нэрээр гуйлаа. Амен.